Өмчлөгчтэй холбоотой өнөөгийн мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шударга өсөлтөн хэрэглэгчийн төлөө газраас үзэж байна. Тэд шинээр боловсруулсан хуулийн төслөө өнөөдөр иргэд сууч өмчлөгчтэй холбоотой удирдлагуудад танилцууллаа. Монгол улс зах зээл шилжиж орон сууц хувьчлагцсанаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалж үйлчлэгээ үзүүлэх сууц өмчлөгчдийн холбоод байгуулагдсан. Хэдийгээр тухайн үед иргэдийн ая тухтай байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн ч сүүлийн үед сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал гомдол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирж байгаа нийт санал гомдлын 30%-ийг эзлэх болсон байна. Сөөхтөр байгаа түгээмэл зөрчил гомдлууд нь бол нэгдүгээр сөөхийг байгуулахдаа иргэдийн оролцоог, оршин суугчдынхаа оролцоог хангаж чадахгүй байна. Нэг ялангуяа барилгын компаниуд сүүлийн үед шинээр барилга барихдаа өөрсдөө иргэдийн оролцоогүйгээр барилга байгууламж барьдаг. За хоёрдугаарт сөөхийн удирдлагыг сонгоход иргэдийн оролцоо хангагдаж чадахгүй байна. За сөөхийн төлбөр хураамж гэж байдаг. Энэ төлбөр хураамжийнхаа хэмжээг тогтоох, зарцуулалтыг юунд зарцуулахыг нь тодорхойлох, эргээд зарцуулалтаа хяналт тавихад иргэдийн оролцоо тэр болгон хангагдаж чадахгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль анх 2003 онд батлагдаж 2005-2011 онуудад нэмэлт өөрчлөлт хийгдэж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагыг иргэд өөрсдөө сонгодог байтал сүүлийн үед орон сууцны компаниуд иргэдийн эрхийг зөрчин дур мэдэн байгуулж их хэмжээний татвар авах болсон байна. Шинээр орон сууцны хороол бариад барилгын компаниуд өөрсдөө одоо нөгөө өмчлөгчдөөсөө сонгуулахгүйгээр өөрсдөө сөөхийг байгуулчих чинь. Энэ бол одоо хуулийг зөрчиж байгаа буруу асуудал. Тэгэхээр энэ шинжилсэн хуулинд бол эрх зүйн байдлын чадамжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал бол чухал тавигдаж байгаа юм. Бүр зөвхөн жижүүр гэхэд 16,500 болсон. Ихэд л одоо тэгэхээр 80-100 мянган төгрөг төлж байгаа. Илүү авах ёсгүй мөнгө авч байгаа. Гэтэл одоо энэ бүх төлбөрийг ингээд авах ёсгүй. Эхний 3 жил баталгаат хугацаанд барилга засварын үйлчлэгээний мөнгө айл өрхөөс авах ёсгүй. Тэгэхэд нэг айлаас 11,400 авч шít. Зөвхөн засвар үйлчлэгээнд дээр. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зорилттой орон сууцны байшингийн дундын өмчлөлтийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлд танилцууллаа. Энэ хууль батлагдсанаар иргэдийг хохироод хэн дуртай сууц өмчлөгчдийн холбоо байгуулдаг байтал хуулийн дагуу шийдэгдэнэ гэж үзэж байна.